За энэ юу болов гэж гисэн чинь түүхэндээ 3 хожигч би ч түүхэндээ өөрөө 3 хожигч гэж үзээгүй. Үн чи өөрөө шоконд орж байгаа. Тэгэл угаасаа бид нар чи плей-оффт орооч юм яаж байгаа л учраа олчноо л гэдэг. Одоо миний хувьд бол олон жил ажилласан. За плей-оффт ороод учраа олчих байдаг гэдэг. Ер нь бол олчноо л гэдэг. Бидэрт хоорондоо багийн дотроос бол хоорондоо нэг ихтгэлтэй юм бид нар зүгээрээ улиралд ингэж яагаад бид нар угаасаа ингээд явц тундаа сайжраад энийгээ ингээд сайжруулад плей-оффт асуудал руу гарна тий. Аврагын төлөө манайх үзэх хэмжээний баг шүү гэдэгтээ бол миний хувьд бол маш ихтгэлтэй байсан. Тэгэл байж байгаа л бид нар Моосыг авчраал, Майсыг авчраал бид нар за 5-аар гараал, харь 4-аар гараал. Жинхэнэ мөнхөн өсөлтөгчтэйгээ яг таараал. Долоон тоглолт гараад бид нар 7 тоглолтын дээр бид нар шинэ нэгэн тоглож байгаа шүү дээ. Цагаан сараар тоглож байгаа. Анхудаа хүмүүс дээлтэй. Тэгэхэд энэ зэрэг битүү дээлтэй би энтэйгээ зоолгоод ихс үртэл юм байлээ. Тэгээ бид нар 7 тоглолтод бид нар хожичоод тэгээд 4 дээр гарчээд майнерстайгаа таарсан. За одоо л хаалтаа. Тэгэд манай энэ нөгөө ахлах тасгалжуулагч чинь хүүхэд нь би энэ болох байлгүй. Яваад төгс баг. Түр яа. Тэр нөө волейболч нь яриа залуу болохоор намайг цуг доош буугаад. За тэгвэл болохоор тэгээ би буугаал нэг юм буугаал зохицуулж байгаа юм л та. За энэ нэг та нөгөө юм гэж юм. Тэгэл бид нар майнерсыг 4-1 гэж хаяал. Тэгэл жинхэнэ нөгөө өшөг авсан да. Тэгэл аврагын цувралд бид нар за одоо бид нар асуудал юу бол тэгэхэд бол авраг авнаа. Тэрний урд маань эмхтэй баг авраг хүршилийг нь аварга авсан. Үнэхээр бас нэг метрт нэг гоё нэг өргөж өгөн байгаад байсан. Бишрэлт металтай бид нар тоглоод 4-1-ээр хожоод. Жинхэнэ нөгөө 24 оныхоо 20 жилийнхаа дээр жинхэнэ аварга аваад тэ одоо юу гэдгийг нэг лигт ямар гэдгээ бид нэр хасуу хөлгүүд гэдэг баг ямар гэдгийг бид харуулад тэгээд тэр жилийн зуны лиг дээр бас дахиж аварга аваад сагсан боолбороос 4 том тэмцээнийхэн дөрөлнгийн аварга авсан. Бид амар их маш их үйл явдал болсон. Тэгээд би сүүлд ингээд бодож хахад би маш зөв юм хийсэн гэдэг юм а би үнэхээр тэрийг л ойлгосон. ...24-25 оны үйлрэл эхлэхэд ер нь түрүү жил авраг авсан байсан болохоор дахиж ер нь аврага давтах маш хичээсэн. Үйлрэл эхлээд маа 13 дараалал хожсон байсан. Тэгээд ер нь яг тэр мөчөд ер нь манай багийн фэнүүдээс бусад бүх хүмүүс ер нь бол манай багийг хожигдохыг маш их хүсэж ирсэн аягүй мэдчихсэн. Соёуд бол би од тоглогчийг авчирсан. Тэгээд данстай тэр бол тамирчин хөвний үед л маш тийм нэг бас нэг адилхан байрал дээр тоглодог болооч тэр мөн ингээд тэгээд өөрийгөө одоо шалгах, сорих одоо од тамирчтай тоглолцож суралцах гэх мэт тийм маш олон тийм челленжүүд ирсэн. 3 болсны дараа ер нь багийн уур амьсгалч тэр нэг л эвгүй болоод
Юус алдаа гарах их болчихж байгаа байхгүй. Тэрийг алдаа хийгээд дүүд бол азаа санах тал тэгээд тав болоод. Урд тоглолтын дараа бол ер нь бас бараг л аврах авц юм шиг л баярлж ирсэн санагдаж байна. Тоглолт тоглолтын хувьд гэх юм бол Бендрия маш сайн тоглосон, X Factor-ыг чадсан. Ер нь бол алдах юмгүй л гэж бодсон. Ер нь нэг бол хожин эсвэл хожигдно гэж бодоод тэгээд өөрийгөө маш их шахсан. Зүгээр маш их хичээхийг хүссэн бөмбөг болгоны араас яваад аль болох багтаа туслаад одоо аврагын төлөө яаж игээд гарчих юмсан. Сэлэнг бодонцыг 7 тоглолтод хожиж гарч ирээд түрүү жилийн файнал дээр таарсан Металтайгаа эргээд таарсан. Тэгээд эхний тоглолтын дээр бол бид хэдий зочроо өгж эхний тоглолтыг хожиж дуусгасан. Тэгээд 1-0-ийн харьцаагаар тэний үлзий тэргүүлж эхлэхэд бид ерөнхий маш их гаргасан алдаанууд дээр ярилцаад дараалаад 2 тоглолтыг Металийн өдөөс хожсон байгаа. Тэгээд 2-1 харьцаагаар хожоод нэгч үйлдэлийг бүгдийн зөв хийхин тулд бэлтгэл дээр маш их хичээсэн, маш их ярилцсан, маш их бүр ингээд ойлголцохыг хичээж хэрүүл уруул болж ийж. Okay, 20 minutes. Give your 100%. Өөртөө байгаа бүх юмыг нь 20 минутанд өгчих заяа. Тав дахь тоглолт руугаа явж ороод Металлийг 5 дахь тоглолтын дээр хожсон байгаа. Тэгээд тэр ярилцсны эцэст 6 дахь тоглолтыг ч гэсэн авсан болоо гэж бодож байна. Тэгээд аврагынхаа цувралыг бидэд 4-2-оор Металлийг тэргүүлээд Хошоо авраг болж чадсан. Ийхүү 2024-аас 2025 оны удирдлагын авраг багаар хасын хөдөлгөөд баг тодорхой. За нэмээд үндэсний дээдлигийн түүхэнд 2 оронтой тоон буюу 10 удаа төрүүлсэн түүхэн дэх анхны баг хасын хөдөлгөөд болж байна. Оны Монголын дээдлийг хасын хөдөлгөөдийнх байсан гэж битгүү ирээдүйд ярихаар болж байна. Үндэсний дээдлийг нэмээд сүүлийн 3 өдрөөс сүүлийн 5 өдрийн 4-т нь хасын хөдөлгөөн төрүүллээ. Дэлгүүн олон улсын хэмжээний мастер Сэргэлэн гэсэн тоглогчид Монголын сагсамаг улсын дээдлийг хамгийн олон удаа төрүүлсэн тоглогчид болж байна. Гурав дараач авраг авсан трипл хийсэн ердөө нэг хэн баг байдаг хөдөлгөөд өөрсдөө 2008, 2009, 2010 онд дараач төрүүлж илаа. Ингээд 2 дахь тохиолдол нь хүн одоо хөдөлгөөний нэвтрэгчдэр болж байна. Энэ суурал, энэ улирлын төгсгөлийг би бас энэ дутхгүй байж чадахгүй. Believe something different. You have to go over them 40 minutes. You choose today and everything in front of us. All right? Let's go. Energy on 3, 1, 2, 3. Бидэнтэй хамт улирлыг эхлүүлсэн бас дуусгаж чадаагүй хүн бол
бидний яг бурхны хайжгаас харж байгаа манай дасгалжуулагч байгаа. We need help from everybody. But we need to go in and play for the team. Everybody who goes in play with the heart. For me, this is the most important. Now, all right, very good. Тэгээд энд байгаа хүн болгон яг дасгалжуулагчийн төлөө хичээсэн. Өөрийгөө золиослоод хичээсэн. Яг одоо тэнгэрт байгаа дасгалжуулагчдаа хайртай шүү. Энэ цом бол таны цом шүү гэж хэлмээр байна.